Даяар шиж буй дэлхийн ертөнцид ондооших нэгэн өрсөлдөөн бол хиймэл оюуны шинжлэх ухаан юм. Дэлхийн улс орнууд өөр өөрсдийн өв соёл, хэл бичгийг эзэмшсэн оюунт машин бүтээхээр чимээгүйхэн өрсөлдөх болсон энэ зуунд Монгол эрдэмтэд ч тарих юугаан чилээн байна. Манай улсад хүний ажил хөдөлмөрийг хөнгөвчлсөн төрөл бүрийн програм зохиох, ухаантай төхөөрөмжүүдийг хөгжүүлэх ажил 1990-ад оноос ихтэйж хиймэл оюуны салбарын нэгдсэн судалгааны бааз бараг байгаагүй юм. Харин жил гарын өмнөөс Монгол Улсын их сургуулийн хэрэглээний шинжлэх ухаан инженер чиглэлийн сургуулийн харьяанд машин оюуны лабораторийг байгуулан хэл боловсруулалт, мэдлэг ба өгөгдлийн инженерчлэл, дүрслэл, машин хараа, роботын гэсэн 5 судалгааны чиглэлийг нэгтгэн цогц судалгааны ажлыг эхлүүлээд байна. Энэ мэн яагаад ийм 5 судалгаа гэхээр энэ зүгээр явандаа машин гэдэг утга бол өмнө бол бид нэр зөвхөн хэрэглэгдэх маягаар хэрэглэдэг байсан бол одоо машины хөгжил яваад хиймэл оюун ухаан, машин оюун гэдэг ойлголтууд гарч ирж байна. Энэ машиныг бид нар бол мэдлэгтэй болгодог, ярьж сургадаг, юм хардаг болгох, хөдөлдөг болгох гэсэн зорилтууд тавьж байгаа. Энэ зорилтуудын хүрээнд л яг ийм судалгааны багууд бол гараа явж байгаамаа. Монгол хүн гэдэг бол нэгдүгürt бол ертөнцийн мэдлийг өөртөө суулгах ёстой, нөгөөдлөөс бол монгол хэл соёл, монгол хүнд мэдэх шаардлагатай мэдлэгтэй байх ёстой. Яг тэрүүнтэй адилхан бол машина ерөнхий мэдлэгтэй, ерөнхий зөр чадвартай болохоос гадна машин минь өөрөө монголоор ойлгодог, монголоор ярьдаг болох шаардлага байна. Тэгэхээр энэ зүйлийг судлахыг бол ерөөс монголчуудаас өөр хэн хийх вэ? Бид нэр өөрсдөө хийх шаардлагатай болно. Тэр утгаар бол Монгол Улсын их сургууль дээр судалгаанууд явагддаг. Манай шинжилгээ ухааны технологийн сургуультай бас судалгааны багуудын талаар бас судалгаа хийгддэг. За зарим нэг хувийн эмчилгээ компаниуд байна. За тэгээд бидний оройтой томоохон ажлуудаас дуртах юм бол энэ хамгийн удаан хугацаанд судалгаа хийж байгаа судалгааны баг байна бол яг хэл боловсруулалтын баг. Өөрөөр хэлбэл компьютер хэл шинжилгээний төв гэж байгаа ч юм бол байдаг байсан. Энэ төв дээр маань олон жилийн өмнөөс бол яг монгол хэлний хөмөргийг бий болгох, тэр хөмөрг дээр тулгуурлаад монгол хэлийг боловсруулах технологиуд, бичвэр боловсруулах, бичвэрийг дуу болгох сүүлийн жилүүдэд бол яг дуунаас бичвэр болгох судалгаа дөнгөж эхэлж байна. Хиймэл оюун ухааны салбарын үндсэн ухагт тухууны нэг цахим хэл шинжилэл нь компьютерийн ухаан, хэл шинжилэл, сэтгэл зүй зэрэг олон шинжлэх ухааны дундын салбар ухаан юм. Ямар ч хэл ярианы болон бичгийн гэсэн хоёр хэлбэртэй учир цахим хэл шинжилэлч яриа боловсруулалт, бичвэр боловсруулалт гэсэн хоёр чиглэлээр судалгаа хийдэг. Одоо цахим орчинд байгаа ихэнх баримтууд бол бичвэрийн хэлбэрт байгаа. Тэгэхээр тэн дотор хайлт хийх, тэдгэрийг зөв зохион байгуулах, тэндээс оновчтой зөв мэдээлэл гаргаж авах, цаашлаад бүр нөгөө шийдвэр гаргалтандаа хэрэглэх тий. Тэгээд янз бүрийн тайлан судалгааны ажлуудаас тэр мэдлэг гаргаж авах гэсэн ийм төвшөнд бичвэрийн технологиг хөгжүүлээд байгаа. Хамгийн эхний шатнд бол тухайн бичвэр өв текст ямар хэл дээр бичигдсэн байна гэдгийг бол ялгаж авна. За дараад нь тухайн бичвэр дотор байгаа өгүүлбэрүүдийг салгана, өгүүлбэр дотор нь өгүүдийг салгана гэх мэтлэнгээр бол 10-аад үе шатыг бол гүйцэтгэдэг. За энэ үе шатуудын онцлог нь бол юу гэхээр яг хүний тархин дотор текстийг хараад, бичвэрийг хараад хүний тархин дотор ямар үйл ажиллагаа явагдаж байна. Тэр үйл ажиллагааг яг даган дуурайх маягтайгаар явуулдаг. Монгол хэлээр гэдгийн цаана бол хоёр асуудал үүсэж байгаа. Монгол бичгтээ байгаа мэдээлэл бичвэрүүдийг боловсруулах. Нөгөөт бол кирилл дээр. Тэрийг дагаад энэ хоёрын хооронд бас хөрвүүлэх шаардлага гарч байгаа. Яа гэвэл нэг мэдээлэл нэг бичвэрээс бол буцаад сангаа нэгтгэх гэдэг үднээс бол хоорондоо чөлөөд хөрвж байгаа учиртай. Тэгэхээр энэ хөрвүүлгийн асуудал болсож ирдэг. Цахим ертөнц бол маш олон хэл соёлын ай сав газар. Монгол улс байгаагийнх энэ уужим орон зайд монгол хэл, соёл багтах учиртай хэмээн зүтгэсэн олон эрдэмтний нөр их хөдөлмөрийн үр дүнд бид их хэлэн энэ том орон зайд шигтгэж суулгасан түүхтэй. Тухайлбал монгол бичгийг цахимд албан ёсоор багтаахын тулд 1992 онд анх үндэсний стандартчлал хэмжил зүйн газраар дамжуулан
олон улсын стандартын байгууллагад Unicode олон улсын стандартад оруулах саналыг анх тавьж байжээ. Бид нар бол хэд хэдэн шаардлага тавьсан. Нэгдүгээрт энэ бичиг үсгийг хэрэгжилж байгаа улсууд бүгд хамтарч ажиллах ёстой. Хоёрдугаарт бол гадаадын өөр судлаач эрдэмтдийг оруулах ёстой. Гуравдугаарт нь энэ бичгээс салбарлсан одоо хэрэглэхгүй байгаа ч гэсэн тэр бичиг үсгийн тогтолцоог бол бүгдийг дах шаардлагатай гэсэн. Тэгээд энэ шаардлагын дагуу бид нар манжуучин дөөрэ бичиг үсэггүй улсууд байсан. Монгол бичгийг бол эхлээд шууд хэрэгжилж байсан. Сүүлд нь тусал бэнтгэдний хоёр ялгах тэмдэг нэмээд монгол бичгийг бол мөхөн мөгтлөө хэрэгжилсэн. Тэгэхээр зэрэг манж бичгийг оруулах хэрэгтэй болсон. За монгол бичгийн үндсэн дээр зохиогдсон баруун монголчууд хэрэгжилж байсан ордын заяанд зохиосон тод бичгийг бол бас оруулсан. Одоо шивэ гэж манжийн нэг хэсэг одоо хүртэл энэ Шинжаанд түүгээрэн хэрэглээд байгаа тэдний тогтолцоог бас оруулах хэрэгтэй болсон. Айли гайли гэж 16 дугаар зууны 2 дугаар хагаст харчны аюуш гүйш гэдэг хүний зохиосон гадаад өгийг тэмдэглэх бүхэл бүтэн монгол бичгийн тогтолцоотой үсгийн том сан тогтолцоо байдаг. Түүнийг бас оруулах хэрэгтэй болсон. Тэгээд энэ бүгдийг оруулаад 2000 оны 2 дугаар сард Женев дэх олон улсын стандартын байгууллагт үндэснийхээ монгол бичгийн кодыг бид нар батлуулж чадсан юм. Бидний өв соёлын улбаа уугаржин монгол бичиг ийхүү албан ёсоор цахимд орсноор энэ орчинд монгол бичгийг хэрэглэх олон боломжийг нээж хэрэглээг тэлэх болсон. Улаанбаатар, Өргөө зэрэг монгол бичгийн үсгийн тэг бий болсон төдийгүй 2009 онд Microsoft Windows 7 үйлдвэрлэлийн системдээ Mongolian YT буюу монгол бичгийн үсгийн фондыг албан ёсоор суулгасан байдаг. Мөн Монгол Улсын их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн монгол хэлний хэл зүйн тайлбар тойл бичих нь өнөөгийн бидний нийтлэг ашиглаж байгаа зөв бичгийн хөрвүүлгийн зэрэг төрөл бүрийн програм төрж гарах эхлэл болсон юм аа. 2004 онд манай их сургуулийн мэдээллийн технологийн сургуулийн одоо мэргэжлийн багш нар шинэ ухааны технологийн энэ их сургуулийн яг мэргэжлийн хүмүүсүүд бид нар хамтраад энэ бичвэр боловсруулах программыг бас хөрвүүлэх програмдаар хамтарч ажилласан. Хөрвүүлэх программыг бид нар хийхийн тулд эхлээд энэ монгол хэлний хэл зүйн тойл гэж энэ хоёр баталийг энэ монгол бичгийн хэлний тонгоруу тойл гэж энэ хоёр баталийг гаргасан. За энэ тонгоруу тойл гэдэг бол үгийн дагварыг хойноос нь нэг дагвараар бүтсэн үгнүүд нэг дор шигсааж гарч ирдэг ийм ач тустай тойл. Энэ тойлыг одоо бид нар хийхийн тулд монгол хэлний бүхэл тойл бичгүүдийг шүүрдээд нэг 100 мянган орчим үгтэй оруулсан юм. За түүнээс эн чинь бол зарим нь одоо зохиомлоор үүсгэсэн үг байна. За энэ ч бол давхардж гин гээд өнөө ихтэй тэр хуучин сайхан үгнүүдийг бол орхилгүйгээр тэгээ шигсээр яваад 55 мянган үгтэй энэ тойлигээс энэ 55 мянган үгтэй тойлиг энэ тойлны маань суурин дээр манай мэдээллийн технологийн багш нар маань энэ интернетэд онлайн тойл бичиг хийсэн. Тэр онлайн тойл бичиг бол үндсэндээ миний хэлээд байгаа хөрвүүлэх програм гэж хэлж болно. Өөрөөр хэлэх юм бол аав гэдэг үг дарахад тэр аав гэдэг үг аавын хасаа гэд бүх хувил нь кирилл монгол бичгээр хамт гараад ирдэг. Тэгэхээр зэрэг энэ бүх зүй монгол хэлнийхээ энэ зүй тогтоолыг хөрвүүлэх програмын явцад хийсэн энэ зүйл маань эргээд монгол англи хэл ч юм уу, монгол орос хэл ч юм уу энэ хооронд орчуулгын програм хийхэд бол бас нэлээд их ач тус өгөх ийм зүйл байгаа юм аа. Тэгэхээр бид нар бол одоо яг үгзүүгээ боловсруулчихсан, өгүүлбэр зүй рүү ороод утга зүйн төвшөнд бол боловсруулалтуудыг хийгээд хэрэглээнд оруулаад ингээд явж байгаа. Гарсан одоо програмуудын зарим үр дүнгийн ашиглаад бид нар бол хэрэглээний програмуудыг бол гүйцэтгэсэн байгаа. За үүнд бол өгзүүн задлуур үүсвэрийг ашиглаад монгол хэлний кирилл бичгийн за бүр цаашлаад монгол бичгийн үгийн алдаа шалгуурыг бол хөгжүүлээд туршаад
явж байсан. За мөн үүн дээрээ тулгуурлаад Кирилл Монгол бичиг хооронд хөрвүүлдэг програмыг бол хөгжүүлсэн байна. Мөн одоо хулгайгаас бүтээлийн хулгайгаас сэргийлэх програмыг бол мөсийн дотоод намын сан дээр бол хөгжүүлээ хэрэглээ явж байгаа. За мөн бичвэрээс мэдээлэл задлж авах, хэн хаана юу хийв гэдгийг бол задлж авах програмыг бол хөгжүүлээ туршиж явж байгаа. За дараагийн нэг нь болохоор бичвэрийн сэтгэгдлийг тодорхойлох юм бол програмыг туршиж байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн одоо нэг бүтээгдэхүүн эсвэл нэг хүний талаар ямар нэгэн сэтгэгдэл бичээд за тэр нь сайн байна уу, сайн сэтгэгдэлтэй байна уу, муу байна уу гэдгийг автоматар тодорхойлох. За энэ нь бол орчин үеийн одоо маркетингийн судалгаа анд бол нэлээд одоо агс дэвсэл авчирсан төрлийн програм. Хиймэл оюун ухааны салбарт сүүлийн үед эрдэмтэд бичвэрийн судалгаанаас гадна яриа таних судалгааг эрчимтэй хөгжүүлэх болсон. Машин оюуны лабораторийн хэл боловсруулалтын багийнхан ч энэ талын судалгаа хийсний үндсэн дээр компьютерийн хулгана гар ашиглахгүйгээр зөвхөн монгол хэлээр команд өгөх, бичвэрийг ярианд хөрвүүлэх судалгааны ажлыг хийж байна. Судалгааны үр дүнгээ олонд таниулах зорилгоор дуу хоолойгоор шатар удирдах тоглох, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэлгэц автоматар уншигч зэрэг нэлээд хэдэн програмыг хөгжүүлээд байна. Яриа боловсруулалтын төвшөнд Монгол авианы загварыг гаргаад бичвэрээс яриа үүсгөр гол хөдөлгөөрөө хийцэн байгаа. За тэгэхээр ямар ч үгийг бичихэд бол монголоор ярьж чадна. Ярианаас ярианд орчуулах эсвэл нөгөө хараагүй хүмүүсийн дийлэгц уншигч гэх мэт програмууд тэр мэдээллийг дуу маягаар ваа маягаар хүлээж авах, сонсох шаардлагатай хүмүүс бол тэгэл жишээ нь жолоо барьж явахад бид нэр юм уншаад байхгүй тэр номоо гаргачаал тэр уншгаал төвч тарчвал тэрийг чинь автоматар яриад өгч гэнэ гэсэн үг Иймэрхүү хэрэглээтэй суур хэрэгслүүд хөгжүүлээд байгаа. За тэгэхээр яриа танина гэдэг маань бас бүр нарийн аваад үзвэл олон төвшин байдаг. Тэр нь болохоор нөгөө их хэмжээний үгийн сантаа, цөөхөн үгийн сантаа, эсвэл ингээд үргэлжилсэн үгийн яриа таних буюу одоо ингээд шууд ярьж байгаа хүнийг, чөлөөтэй ярьж байгаа хүнийг таних, эсвэл нөгөө зүгээр бичсэн бичвэрийг уншсан буюу read speech гэж хэлдэг. За тэгээд уншсан бичвэрийг шууд яриаг таних. Баянгол үүргийн засагдах шүүхийн шийдвэрээр уйлаар ориг тусан чиг орны уралдаан тэмцээнүүд үргэлжилсээр. За тийм дотроо одоо тэр ярианд хэрэглэгдэж байгаа үгийн сан нь 10,000 үгтэй байна уу, эсвэл 1,000 үгэн дотор эргэлддэг байна уу гэл энэ олон янзаар ангилагддаг. Дараагийн судалгааны баг маань болоод ирэхээр яг мэдлэг өглийн инженерчлэг гэдэг судалгааны баг байгаа. Манай багийнхан болохоор их ба нээлттэй өгдөл, за олонний хүч, онтолог, мэдлэгийн цахим сан гэх мэтлэнгийн одоо судалгааны сэдвүүдээр одоо судалгаа хийж ажилладаг байгаа. За манай багийнхны гол судалгааны гол зорилго бол ертөнцийн мэдлэгийн ялгамжит цахим сан үүсгэх ийм зорилготой ажилладаг. Жишээлх юм бол өнөөдөр энэ мэдлэгийн цахим санг үүсгээд одоо хамгийн эхний одоо жишээг үзүүлж байгаа одоо үйлчлэгээ бол жишээлбэл Google-ийн хайлтын систем байж байна. За Google-ийн хайлтын систем дээр бол the river near Ulaanbaatar гэдэг хайх юм бол энэ бол англиар бол олдож байгаа. Тэгэхээр эдгээр бол цаанаа мэдлэгийн санг ашигласнараа одоо англи хэлээр бичсэн одоо бичвэрээс хүмүүс одоо юу хайж байгаа вэ гэдгийг нь тодорхойлоод тэрнийхээ үр дүнд мэдлэгийн сангаас айлтгаж. Харин энэ дээр Улаанбаатарын ойролцоо Монгол гол гэдэг байдлаар монгол хэлээр хайх юм бол энд бол одоо мэдлэг олдохгүй байх чад. Тэгэхээр бид нэр Google бол яг нэгдүгürt монгол хэл мэдэхгүй байна. Хоёрдугаарт яг монгол мэдлэгийг бас бүрэн яг бүгдийг мэдэхгүй байгаа. Хэрвээ бид нэр монгол мэдлэгийн цахим санг үүсгэх юм бол энэ мэтчлэн ухаалаг хайлтын системийн хэрэглээнээс эхлүүлээд ирээдүйд одоо хүн компьютерийн харилцаа, за дээр нь бол машины харилцаанд бол энэ монгол мэдлэг бол ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ ажлын хүрээнд бол бид нэр ертөнцийн мэдлэгийн сан гэж технологиг бол Италийн Трентогийн их сургуулийнхантай хамтарч одоо судалгааны ажлыг хөгжүүлэхээр одоо ажиллаж байгаа. За энд бол одоо
бид нэр мэдлэгийг бол компьютерийн формал хэл дээр за дээр нь бол тэр формал хэл дээр байгаа мэдлэгийг бол хүний хэлээр хандахын тулд одоо language core буюу хэлний цөм, ойлголтын цөм, айн цөм гэсэн 3 цөмөс тогтдог ийм технологиг бол ингээд хөгжүүлээд ажиллаж байгаа. За энийг ингээд хөгжүүлээд ажиллаж байх явцад бол олон хэл соёлын ялгаатай байдлууд үүсдэг, гарч ирдэг. Тэгэхээр энэ жишээлх юм бол англи, монгол, итали гэсэн 3 хэл соёлын дунд нийтлэг оршдог. Одоо хот бол одоо суурин газар бол газар зүүн байрлалч гэдэг юм уу. Иймэрхүү нийтлэг оршдог ойлголтууд байхад ялгаатай ойлголтууд бас байдаг. Жишээлх юм бол манад одоо нүүдэлчдийн соёл иргэншилтэй холбоотойгоор жишээлбэл малын бууц байна, бөөр гэж ойлголт байна. За дээр нь бол нүүдэлчдийн соёлд бол одоо энэ газар зүүн тогтцоог бол маш олон үгээр илэрхийлдэг. Уулын, ингэр, бэл, ар, гизэг, шилж гэдэг юм уу. Энэ олон үгүүдээр бол уулын одоо нэг тодорхой нэг хэсгүүдийг бол нэг үгээр оноож ингэж одоо өөрсдийн соёл амьдрал ахуйдаа хэрэгжилж ирсэн ба. Гэтэл манай Монгол улс бол жишээлх юм бол далаад гарцгүй орн байна. Тэгэхээр эргээд одоо далаад гарцтай оронд хэрэгэлдэг тэр далаанд доорх амьдралыг нэрлэдэг тэр нэр томьёонууд бол энэ хэлээр бол бид нэр хумс юм. Гэх мэтлэнгээр бол үндсэндээ бол олон хэл соёлын хоорондын ийм ялгамжийн асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр ертөнцийн мэдлэгийн санг үүсгэхийн тулд энэ хэл соёлын ялгамжуудыг бас тусгах ёстой гэдэг. Өгөгдлийг боловсруулж мэдээлэл, мэдээллийг цэгцэлж мэдлэг, мэдлэгийг тунгааж цэц болно гэсэн мэдлэгийн пирамид бий. Яг энэ пирамидын зарчмаар мэдлэгийн менежментийн судалгаанаас гадна мэдлэг мэдээллийн түүхийд өгөгдлийн судалгааг ч хийх зайлшгүй шаардлагатай болдог. Өгөгдлүүдийг нийлүүлээд тэндээс бол мэдээлэл гаргаж авна. Тэгэхээр бол өгөгдөл их байх тусмаа бид нар бол аливаа зүйлийн мэдээллийг илүү тодорхой үнэн зөв бодит мэдээлэл гаргаж авна. За бодит мэдээлэл дээрээс бид нар бол яг үнэн зөв мэдлэгийг бий болгоно гэж. Мэдээж одоо бид нээхэд хамгийн их өгөгдөл байдаг газар бол төр. Тэгэхээр төрдө байгаа өгөгдлүүдийг нээгээд тэр өгөгдлүүдээс нь төр өөрөө бүх юм төлөвлөсөхгүй байгаа тохиолдолд хувийн шил судлаачид байгууллагууд хувийн хвшлийнхэн бүгд боловсруулж тэр өгөгдлөөс мэдээлэл гаргаж авч хүмүүс төргий цаашлаад мэдлэг гаргаж авъя. Тэрийг ашиглаад баялаг бий болгодог болгоё. Эргээд тэрийг ашиглаад бусад засаглалд нөлөөлөх юм уу? Эргээд эргэлтэнд оруулах гэдэг ийм ойлголт явж байгаа. Тэгэхээр энэ өгөгдлийг нээснээр нэгд бол төр өөрөө эргээд тунгалаг байдлыг бий болгож байна. Тэгэхээр эргээд төр рүү чиглэсэн жишээ нь иргэдийн санал шүүмж маань өөрөө эргээд бол бодит тооцоо судалгаан дээр үндэслэгдээд хэлэгдэх боломжтой болчихно. Нөгөө талаас бол байгаа бэлэн өгөгдлүүдийг боловсруулахаас гадна бас нэмж өгөгдлүүдийг бий болгож байна. Энэ нь эргээд монгол хэл цахим мэдлэгийн сан баяжиж, тасралтгүй баяжиж байгаа. Эргээд тэр монгол цахим мэдлэг нь эргэлтэнд ордог байх гэдэг утгаараа бол их ирээдүйд чухал болох зүйл. Өгөгдөл цахимд олшрох тусам мэдлэгийн хүрээ өргөснө. Иймд өгөгдлийг олшруулах тэр тусмаа монгол хэлээр Монголтой холбоотой, Монголд үүсч буй өгөгдлийг олшруулах зайлшгүй шаардлага бий. Хамгийн их бөгөөд шууд нээж болох олон талт өгөгдөлтэй газар бол төр. Төрийнхөө зарим нэг өгөгдлийг нээлттэй болгож баялаг бий болгодог туршлагач дэлхийд архинд байна. Тухайлбал Америкийн нэгдсэн улс цаг агаарын мэдээллээ нээлттэй болгосноор цаг агаартай холбоотой олон төрлийн аппликейшн бий болж хувийн хвшлийнхэн үүнийг зарж борлуулан ашиг олсон байдаг. Манай улсад ч ийм төрлийн орлого эхнээсээ хийгдэж, нийслэл хот нийтийн тээврийн их өгөгдлийн шинжилгээг дээрх багаар хийлгэжээ. Смарт карт гэдэг нийслэлийн нийтийн тээврийн цахим картны үйлчлэл хийдэг компани байгаа. За тэр компанины бол сүүлийн 3 сарын бичлэг буюу 35 сая мөр өгөгдөл дээр бид нар их өгөгдлийн шинжилгээ хийсэн байгаа. Нийтийн тээвэр тулгарч байгаа ямар асуудлууд байна. Жишээ нь автобусны чиглэл оновчтой юу? Шинээр автобусны чиглэл үүсгэлээ гэхэд бол энэ маань бол оновчтой чиглэлийг бид нар үүсгэж чадж гэнэ үү гэдгийг нэгдүгээр судлах. За хоёрдугаарт мэдээж бол автобусны чиглэлийг оновчтой чиглэлийг тодорхой хэмжээгээр
замын хөдөлгөөний ачааллыг бууруулна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ шинжилгээний үр дүнд бол бид нар бол тодорхой мэдээллүүдийг бол жишээ нь бол гаргаж авч чадж байна. Жишээ нь хамгийн их ачаалттай чиглэл ямар чиглэл байна? Автобусанда хамгийн их одоо зорчигч тээвэрлэдэг ямар чиглэлийн автобусууд байна гэх мэтчлэн. Дараагийн баг маань нэг дүрслэлийн гэж байгаа. Дүрслэлийн судалгааны баг маань дэлгэцийн дараа үеийн технологи дээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл яг хэрэглээнд нэвтрэх болоогүй судалгааны төвшөнд явж байгаа энэ технологид ажиллаж байгаа. Тэгэхээр энэ нөгөө судалгааны группүүдээс бол арай шинэлэг нь бол яг дараа үеийн технологи дээр бол ажиллаж байгаа гэдгээр бол их өрмөц байдаг. Дүрслэлийн багийнхан 3 хэмжээст болон агаарт гардаг дэлгэцийн технологиг хөгжүүлэхээр судалж байгаа юм. Одоогоор хүмүүс 3 хэмжээст дүрсийг харахын тулд тусгай нүдний шилийг ашиглах шаардлагатай болдог. Дэлгэцийн энэ технологи нь хүний харж байгаа өнцгөөс шалтгаалan дүрсүүд ялгаатай харагддаг тул энэ багийнхан ямар ч байршлаас ялгаагүй харагддаг дэлгэцийн технологиг хөгжүүлэхээр зоржээ. Энэ оролдлого бүтвэл бид тун удахгүй 3 хэмжээст дүрс буюу 3D дүрсийг нүдний шилгүүгээр харах боломж бүрдэнэ. Мөн энэ багийн судалгааны бас нэгэн ажил нь агаарт гардаг дэлгэц дүрсийг дэлгэцээс 40 см-ийн зайтай яг л агаарт байгаа мэтээр харагддаг болгох юм. Энэ туршилтын ажил дуусахад бид дэлгэцээр дамжуулан дүрсийг харахтаа агаарт яг гараар барьж болох мэт мэдрэмжтэйгээр үздэг болно. За дараагийнх нь бол машин харааны баг гэж байна. Тэгэхээр машин харааны баг гэдэг бол ерөөсөө цаад нь бол машиныг хараатай л болгож байна. Бид нэр нүдэрээ юмыг хараад ингээ ойлгодог, таньдаг те. Тэрнтэй адилхан тухайн камерт орж ирж байгаа нэг зураг маань болохоор тухайн нэг кадр. Тэр кадрнаас бид нэр одоо яг аль хэсгийг таних, аль хэсгийг ойлгох вэ гэдэгтээ бол анхаарч тэр хэсгийн гол объектыг салгаж аваад юу өгүүлж байгаа, цаанаа хэн байна, юу хийж гэнэ гэдгийг таних. Тэр бол яг машин оюуны лабораторийн компьютер харааны хэсгийн гол хэсэг байгаа. Хамгийн анхны судалгаанууд бол бид нэр үйлдвэрлэлтэй холбогдсон судалгаанд хийж ирсэн. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн явцад процесс төр тодорхой үйлдвэрийн явж байгаа процессыг бол экспертүүд хараад шууд дүгнэлт гараад энэ технологи гормоо ийм технологи гормоор явъя гэж хэлж чаддаг. Тэгээ тэрийг бол хүн хараад хэлж чадж байгаа учраас тэр хараад хэлж байгаа мэдлийг бид нэр машин сургачих юм бол манай машин мэн өөрөө тийм шийдвэр экспертийн шийдвэрүүд гаргаж явах боломжтой. Хүний хараанд өртөж болох бүх дүрс зургийн судалгааг хөгжүүлнэ гэдэг. Тэнгэрийн одыг, газрын үндсийг судлах мэт тийм ариван юм. Машин хараа багийнхан судалгааны энэ баялаг сангаас хөгжүүлж болох хүнд хамгийн хэрэгтэйг нь сонгон судалжээ. Саяхан Токиогийн метрополитаны их сургуультай хамтран хүнийг халбар төвчнөр өвдсөн эсхийг илрүүлдэг төхөөрөмжийг бүтээсэн байна. Зүрхний цохилт, амьсгалын хурд, нүүрний хэмийг хэмждэг энэ төхөөрөмж одоо ашиглаж байгаа ижил төрлийн төхөөрөмжөөс хавьгүй ухаалаг болж чадсан юм. Мөн хүмүүсийн сэтгэл хөдлөлийг царайны хурилаас камер ашиглан тодорхойлох технологийн судалгааны ажлууд хийгдэж байна. Хэлтэй холбоотой гэдэг утгаар бол Монгол хэлээр байгаа бичвэрүүдийг тийм ээ бичвэр гэдэг нь хүн нүдээр харж байгаа учраас энэ бол зураг гэсэн. Тэгэхээр бичвэрийн зургаас тухайн бичвэрийн талаарх мэдээллүүдийг гаргаж авах гэсэн. Гар өвчмөл танилт бид нэр хийхийг зорж байгаа. Бичсэн зүйлээ маань шууд шивдсэн юм шиг цааш нь ингээд текст болгож хөрвүүлэх нь бол OCR буюу гар өвчмөл танилтын нэг хэсэг. Кирилл монгол бичгэн дээр бид нэр танилт хийхийн тулд ноднонгоос хойш ер нь 2000-аад хүний гар өвчмөлийг бол цуглуулад байна. Мөн нэг хэсэг нь болохоор хуучин монгол бичиг, уламжлалт монгол бичгийн тэр дундаа модон бар танилтыг бид нэр хийхийг зорж байна. Тэр нь яагаад вэ гэхээр нөгөө түүхэн үнд сурвалжууд, судрууд маань болохоор ихэнх нь тийм модон бар ч юм уу, хорголжин бар ч юм уу ямар нэгэн тийм нэлээд дээхэн үеийн хэвлэмэл биш тийм дармал хэлбэрийн одоо бичлэгтэй байдаг. Тэрийг одоо скрипт хэлбэртэй шивсэн юм шиг утгыг гаргаад бичих юм бол тэрийг бид нэр ойлгох. Эсвэл монгол бичиг мэддэггүй хүн байлаа гэж бодоход одоо гар утснаас ч юм уу те зургийг аваад оруулахад тэнд юу гэж өгүүлсэн байгааг хэлэх гэх мэт
ийм судалгааны ажлуудыг бол монгол хэлтэй холбоотойгоор хийж байгаа. Яг нь машин вишний бусад улсын судалгаан дээр бол нийтлэг аргууд байдаг л да. Ингэн тэгээд одоо авсан дүрсээсээ шууганыг арилгана, мөрөөр нь салгана, үгээр нь үсгээр нь салгана тэгээд машин сургалтын арга хэрэглэн ч юм уу нэг тийм автомат байнга хийх ёстой юм шиг аргууд байдаг. А бид нар яаж ийм вэхээр аль болох локал анализ буюу тухайн өөрийнхөө үсэг үгний онцлог дээр тулгуурлаад аль болох арай хурдан дөхөм онцлог тийм арга гаргаж авахыг эрмэлзэж байгаа. Хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч эрдэмтэн багш нар өөр өөрийн сонирхол чиглэлийн судалгааны бүтээлээ туурвж байгаа ч ийхүү нэгэн дээвэрт нэгдэсэн нь бие биеийн судалгааны ажилд тулгуурлан харилцан уялдаатай ажиллагаас гадна алстан ярьдаг, сэтгэгдэг, хөдөлдөг оюунт машиныг бүтээхээр нэгэнт зорилго шулуудаад байна. Тэгэхээр энэ бол бид нэр машин оюуны судалгааны том салбарт манай лабораторийн оруулах том хувь нэмэр байх юм. Энэ нь эргээд бас Монгол улс жисэн машинаар ухаалаг бизнесүүд эрхлэх, машинаар өөрсдийнхөө үйл ажиллагаа хийж бүтээмжээ дэвшлүүлэхэд нь бас тодорхой хэмжээр хувь нэмэр оруулах юм аа. Даяашуулж үл болох дархан монгол хэлнийхээ энэ үндэсний монгол бичгийг бид нар асар их өвийг, үе үеийн мэрэгдийн оюуны өвийг Ухаанбаатарлыг тээж ирсэн. Түүнээс гадна олон гэлний орчуулгын их өв санг бидэнд тээж ирсэн. Энэ бичиг үсэг маань энэ цахимын ертөнцтэй нөхөрлөөд улам дэвжиж цаашаа хөгжих ийм ирээдүй бол бидэнд байна. Монгол бичиг үсэг бол Монгол улс оршихын үндэс суурь юм. Энэ үндсийг услан тордож, их орноо, их хилэн хамгаалах үйлс цахим орон зайдаж бий болж энэ үйл хэрэгт машин оюуны лабораторийн эрдэмтэд өөрсдийн хувь нэмрийг оруулан хиймэл ухаан тэр тусмаа Монгол оюуныг машин суулгах нүр их ажлаас ийхүү жин татаж явна.